За 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Бодонч ультра марафон өнөөдөр шүүгчийн бүрэлдэхүүн маань нийт оролцогч нартай техникийн зөвлөгөөний дагуу мэдээлэл өгчөөд оролцогч нар маань хоолндоо явжлаа. Тэгэхээр бид нэр өчигдөр Улаанбаатар хотоос гараад өнөөдөр 8 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын төвд ороод ирсэн. Яг миний арталт одоо нутгийн удирдлагын ордон харагдаж байна. Тэгэхээр 3 дахь удаа зохион байгуулагдж байгаа Бодонч марафонд Тэнгэр капитал, за Вояж ус, Ховд эмэн, Маринага Монголиа, Ховд аймгийн Алтай сумын Улаанбаатар хот нутгийн зөвлөл, за Tosco Construction, Discover World гэдэг маш олон байгууллагуудын сэтгэлийн хандив тусламжаар энэхүү тэмцээн маань 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдах гэж байна. Нийтдээ Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 110 гүйгч нар оролдох гэж байна. За баг улаан даваанаас сумын төв хүртэл 100 км-ийн зайд гүйх 20 гүйгч, 7 хүнтэй 11 баг мөн буухайлан уралдахаар ийм бэлэн болоод байна. За тэгээ Mongolia Elite Runners клубээс Ховд аймгийн Алтай сум тасдрын хамгийн газар Ховд аймгийн Алтай сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн ийм бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тэмцээний 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нийт оролцогч нартаа амжилт хүсье. Ивент итгэгч байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Байгууллагууд хамт олон ивент За хаалга бэлэн болонгод энэ дээр Ховд аймгийн Алтай суманд орших Монгол улсын хамгийн урт Бодончийн хавцалд Бодонч 100 км-ийн марафон гүйлтийн тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулахад бэлэн болоод байна. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Алтай сумын Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөл анх санаачлан Ховд аймгийн Алтай сумын засгийн хамгийн газар, за Mongolia Elite Runners клубтай хамтран зохион байгуулсаар байгаа. За энэхүү тэмцээнийг Тэнгэр капитал, Tosco Construction, Discover World, Marinaga Mongolia зэрэг байгууллагууд ивент итгэж, за Ховд эмэн жил бүр сурвалжлаж ингэж олон түмэнд хүргэж ажиллаж байна. Ингээд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа 110 гүйгч оролцогч нартай амжилт хүсье. Ивент итгэгч байгууллагуудаа баярлалаа. Талархал илэрхийлье. За сайн бацгаана уу. Энэ одоо Монголын хамгийн урт хавцал болох Бодончийн хавцалд Бодонч марафон 2026 оны марафон гүйхт бэлэн боллоо. Тэгээд ерөнхийдөө одоо энэ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Хамгийн гол нь энэ манай сумд бас зохион байгуулагдаж байгаа энэ гүйдэг могийг одоо зохион байгуулж байгаа энэ марафоны баг тамирчтай бас амжилт хүсье. Гараандаа амжилтаар ороо гэдэг хүсээрээ та бүхэндээ. Улаанбаатар хотоос 1600 км явж Бодонч марафонд 2 дахь удаа оролцож байна. Нодлоо 25 оны Бодонч марафонд ганцаарч ирсэн дөрөл 100 км төгөөсөн. Тэгээ жил болгон уламжлалын зохион байгуулалт энэ тэмцээндээ зорж ирж ордог. Тэгээ өнөөдөр энэ байгаль бол үнэхээр сайхан байна. Тэгээд бүх тэмцээнд оролцогчдаа бүгдээр амжилт хүсье. Бүгдээрээ замаа тусгаад барин дээр уулзцгаая. Би мар гүйчрий биш үү? Хөл гарны байдал. Аваа, наашир. Ирцээ тэр бүтгэж. Хөөний тоо тарай. Хөтсөн. Араа баринаас даахгүй тосроо.
Чи барахаас бас. 이쪽 여기. 자. 앉아. 여기. 약간 잘 보이지. 자, 걸터 가라니. 이쪽으로 진짜 말이죠. 또 가면 좀 많이 또 가라니까. 이번에 벌써 굴리기도 했잖아. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Бодонч марафон 2026 тэмцээний багийн төрөлд оролцож байгаа элит 1 багийн 2 дугаар гарааны тамирчин Тэргэл гүйж байна. За эхний зай бол 12.8 км байсан. 2 дахь зай буюу 8.3 км-ийн зайн төрөлд хөнгө атлетикийн спортын дэд мастер Батбаярын Тэргэл явж байна. За энэхүү одоо тэмцээний хамгийн ихний 1-р байранд явж байна. 12 дугаартай элит 1 баг. За ингээд Тэргэлдээ амжилт хүсье. Пуужин Тэргэл энэ жил хурдтай байна. Бодончийн авслын их баг улаан даавнаас оруудад ийм сайхан байгалийн үзэсгэлэнт газараа явж байна. Өнөөдөр хангаа дэлхий Баян Алтай ивэж цаг агаар бүрхэг, үйлэрхэг, шиврээ бороотой сайхан цаг агаар таарч байна. 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа Бодонч марафон 2026 тэмцээнд 20 гүүгч баг улаан даваанаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 100 км гүүх ийм зорилго өвөрлөн гараанаас гарсан. Одоо гараанаас гарснаас хойш 20 км дээр явж байна. За ингээд эхний 20 км-ийн байдлаар Eco Runners клубын үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Дэ Амгалан Жаргал тэргүүлээд явж байна. За Амгалан Жаргал бол хэд холын марафон гүйлт, тэр дундаа уулын жимийн гүйлтээр хичээлдэг ийм тамирчин, олон улсын хэмжээний мастер. 2019 онд 24 цагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 236 км 877 м гүйж улсын рекордыг тогтоосон нь 2024 он хүртэл хинж эвдээгүй байсан. За мөн 22 онд 12 цагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 137 км гүйсэн амжилтыг нь 2024 он хүртэл мөн хүн эвдэхгүй байж байгаа саяхан эвдэгцээ.
За амгалан жаргал бол 60 гаруй гишүүнтэй Экоранс клубыг үүсгэн байгуулсан тэр клубийнхаа татгалзуулагчаар ажилладаг. Тэрээр Солонгос улсын Трансжежүү олон улсын 100 км-ийн гүйлтэнд орж 3 дугаар байр эзэлжсэн. Уулын жимийн олимпикт нэрлэгддэг Монбланкт 100 км-ийн уралдаанд оролцож байсан. За цагаан хэрмийн 100 км-ийн уралдаанд амжилттай оролцож байсан юм бас Монгол улсын өнөө цагийн агуу гүйгчтэй нэг юм аа. За ингээд амгалан жаргалдаа үлдсэн 80 км амжилттай туулахыг хүсэн өрөөё. Амжилт хүсье. За элит клубын Бодончаар багийн гүйгч 3 дугаар харааны гүйгч Саруул явж байна. За дөнгөж түрүү 25 км-ийн усны цэгдэгөр өнгөрөөд явж байна. За Саруул бол 2025 оноос гүйлтийн спортоор хичээлж эхэлсэн. Биологийн хүнсний технологич мэргэжилтэй ийм хүн байгаа. За ингээд элит клубын гүйд сурын хаврын марафонд бэлдэх хөтөлбөрт хамрагдаж гүйлтийн гараагаа яг ном журмынхан дагуу тавьсан ийм гүйгч. Тэгээд одоо ангийнхаа хамт олонтой Бодончаар хэмээх баг байгуулан Бодончийн авцалд гүйж явна да. За Саруулдаа амжилт хүсье. За Бодонч марафоны 100 км-ийн төрөлд оролцож байгаа Сүхбаатар аймгийн уугуул Эрдэнэбаатар гээд гүйгч явж байна. За түүний ард Уус аймгийн харьяат Бодонч марафонд 3 дахь удаага орж байгаа Мөнхбат явж байна. За энэ хоёрын хажууд Уранга аймгийн гүйгч инх тайвны цэргийн тусгай ажиллагаанд оролцдог Наянжин мөн үү шүү? Наянжин л юм шиг байна. Нар явж байна. За ингээд энэ тамирчтай амжилт хүсье. Эрдэнэбаатар саяхан болсон 6 цагийн гүйлтэнд 64 км гүйсэн. За Мөнхбат бол өнгөрсөн 2 удаагийн Бодонч марафонд оролцоод эхнийд нь 3 дугаар байр, дараагийнхд нь 2 дугаар байранд орсон. Энэ жил ногт ганцгалж ирсэн. Одоо хэд орох вэ үзэх гээл явж байна да. За амжилт хүсье тамирчтай. За Бодонч марафоны 100 км-ийн төрөлд оролцож байгаа тамирчид цаахан игнээд явж байна. За энэ цувааны одоо хамгийн ихэнд явж байгаа тамирчин бол Мөнхбат Өмнөгов аймгийн харьяат. За тэр саяхан 6 цагийн гүйлтэнд орж 62 км гүйсэн юм байгаа. За хоёрд явж байгаа бол бидний сайн таних олон улсын хэмжээний мастер Ховд аймгийн Уян цумын харьяат Чулуудаан Батчааргал явж байна. Жогон хурдан хасаад өгөөч. За түүний ард бол Адуучин Отгонбаатар. За Бодонч марафоны өмнөх 2 жил хоёуланд нь оролцсон. 2 дугаар байр, 1 дугаар байранд шалгарсан ийм тамирчин явж байна. За тэгээ Мөнхбат бас мөн 2 жил Бодонч марафонд оролцсон 3 дахь жилдээ оролцож байгаа. За түүний ард зүүн хязгаараас Сүхбаатар аймгийн уугуул Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Эрдэнэбаатар гэдэг агуу гүйгч залуу явж байна. За түүний ард бол инхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн Судаан руу 2 удаагийн одоо тусгай үүрэг гүйцэтгээд ирсэн Уранга аймгийн харьяат Наянжин гэдэг гүйгч явж байна. За 100 км хол зам туулахад салхиа ээлжлээд ингээд яг өөрсдийнхөө хурдыг, пэсийг жигд хадгалаад гүйх нь бол маш чухал байдаг. Одоо дөнгөж 30 дахь км өнгөрөөд явж байгаа учраас хурдлах, яарах, тасарч явах шаардлагагүй. Яг ингээд 1 км-ээр салхиа ээлжлээл урдаа салхиа аваад ингэж явах нь бол хол зам туулахад хамгийн чухал тактик байдаг. Энэ тамирчид бол яг энэ тактикаа дагуу маш зөв зүйтэй ажиллаад явж байна. За ингээд тамирчтай амжилт хүсье. 65 км үлдээд байна цааталт нь. Бодонч марафоны багийн буухай төрөлд тэргүүн байранд явж байгаа элит 1 багийн тамирчин Бацэцэг. За манай Бацэцэг бол Уус аймгийн уугуул одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Гүйлтийн спортоор 2 дахь жилдээ хичээлж байгаа. Элит клубын тамирчин болоод одоо 1 жил болж байгаа ийм хурдтай гүйгч байгаа. За тэрээр одоо элит клубын элит 1 багийн 3 дугаар гарааны зайд оролцоод
13.6 км зааг туулаад яг дуусах гэж одоо Буухайгаа дамжуулахад тун ойрхон 1 км-ч хүрэхгүй хэдэн зуун метрийн зайд одоо ирээд байна. За ингээд эхний байранд шалгарч яваа. Элит 1 багийн тамирчидаа. За түүний 3 дахь Буухайг авч явж байгаа Баццагтай баяр хүргэж амжилт хүсье. За элит клубын 3 дахь гарааны тамирчин Баццаг Буухайгаа Эрдэнэбаярт дамжууллаа. За Эрдэнэбаяраа амжилт хүсье. Бодомч марафоны 4 дахь одоо Буухайны солид цэг дээр ирсэн байна. Энд бол 35 км-ийн одоо цэг байдаг. За ингээд 3 дугаар гарааны тамирчтай хүлээж байгаа. 4 номертой одоо баг тамирчдын зогсож байна. За та бүхэн үзэж байгаа хүмүүстэй хандаад нэг мэдлэгээ хэлэх үү. За ийм олон хүмүүс байна шүү. Хэдэн баг урагшаа явуулаа? Урагшаа ерөөсөө нэг л баг явсан. Бусд багууд ингээд одоо багийн гишүүдэд хүлээгээд зогсож байна. За Бодомч марафоны 3 дугаар гарааны гүгчд явж байна. За Сүлдэт баг нь. За бидний мэддэгчлэн Чингис хаан эс хонгоцны буудлын одоо аюулгүй байдлыг хангаж ажилладаг Сүлдэт баг нь гээд Хилийн цэргийн одоо ангийн ийм баг оролцож байгаа 2 дахь жилдээ Шижирбаатар халагчтай Сүлдэт багийн тамирчин Ариуна 3 дугаар гараанд явж байна. За өмнөх багийн гишүүд нь нэлээд хосорж ирсэн учраас одоо 3 дугаар гараанд хамгийн арталт явж байгаа юм баг юм байна. За ингээд дараагийнхаа Буухайгаа амжилтаа дамжуулаад барайгаа урагшлуулахыг хүсье. Амжилт хүсье Ариуна. Сүлдэт багийнхандаа амжилт хүсье. За 100 км-ийн төрөлд оролцож байгаа Эрдэнэбаяр 30 км-ийн усны цэг дээрээс уух юм аваад хөдөлж байна. За усны цэг. За Бодомч марафонд 5 км тутамд усны цэг ажиллаж байгаа. За энэ усны цэг дээгүүр сая 100 км-ийн гүүгчд гүүгээд өнгөрсөн дугаар номертой ингээд жээлээгээ тэнд тавьсан. За Voyage хамт олон ивент гэсэн усыг бол ингээд тавьсан байна. За тэгээд Ховд аймгийн Алтай сумын заслагын тамгын газрын ажилтнууд энэ усны цэг дээр сайн дураараа ажилладаг. Баяр сайхан орлогч дарагтай Дашнам. За мөн жолоочийн бүрэлдэхүүнтэй ийм баг хамт олон ажиллаж байна. За ингээ Хатанбаатар засаг дарагтай цогт бодрох хурлын дарагтай Алтай сумын заслагын тамгын газар удирдлага хамт олонд энэ завшиныг ашиглаад талархал илэрхийлье. За яг энэ доор ингээ 30 км гэсэн юм усны цэгийн тэмдэглэгээ байна. Тэгээ сайн дурынхан маань ажиллаж байна. За явъя. Дархан аймгийн харьяат Дарханбаяр. За Бодомч марафоны 100 км-ийн ганцаарсан төрөлд сая 30 км-ийн цэг дээрээс усаа аваад өнгөрөөд явж байна. Ховд аймгийн Мөс сумын Хужирт гээд багийн төвийг өнгөрөөд явж байна. За 16 номертой явж байгаа Дарханбаяр маань бол олон жилийн өмнө залуу байхдаа энэ Бодомчийн авцлаар ийм гоё засмал замгүй байхад нь ажлын чугмаар ирж явж исэн гэсэн. За энэ олон жилийн дараа олон улсын чанартай ийм гоё засмал зам тавьцны дараа ирж гүүх зорилго тавиад ингээд гүүгээд оролцоод явж байгаа нь үнэхээр бахархалтай байна. За ингээд цаана 70 км үлдэж байна. Яг энэ гоё хурдаа хадгалаад явсаар хагаад бол замаа дуусгадаг. Холын зан гүүгчдийн нэг чанар ийм байдаг. За саяхан бас 6 цагийн гүйлтэнд Улаанбаатарт бас амжилттай оролцсон юм туршлагатай гүйлтийн спортоор 3-4 жил хичээлж байгаа. Жингээ нилээ огцом хайсан ийм хүн байгаа. Тэгээ байгаль дэлхий алтан дэлхий сайхан ивэгээд бороо хур ороод цагаагаар гоё таарж байна. За амжилт. Бодомч марафоны багийн Буухайны оролцогч 8 дугаар багийн 10% багийн ахлагч Ганзул. За Ганзул 10% бага бүрдүүлэх гэж маш олон сарын хүч хөдөлмөр зарцуулж энэ бага бүрдүүлсэн байгаа. За ингээд багийнхаа 3 дугаар гарааг өөрөө хариуцсан гүйж байна. Өрөнгай аймгийн гүүгчд 10% багийг бүрдүүлсэн. За тэгээд 2 дахь жилдээ оролцож байгаа
Арва Өвранга аймгийн багийнхандаа бас амжилт хүсье, баяр хүргэе. За багийн гишүүд нь бүрдээл буцаж болоод ингээд нэлээд хэцүү бэрхийг даван туулаад ямар ч сан багаа бүрдүүлж оролцсон ганц улдаа баяр хүргэе, амжилт хүсье. За 3 км 13.6 км яваад 3 дугаар гарааны одоо зай дуусах юм байгаа юм. Тэгээд одоо 600 м үлдээд байна. За ганц зул ахлагчтай Өвранга Арва багийнхандаа дахин амжилт хүсье. За Дундгов аймгаас оролцож байгаа дамжуулах сүлжээ багийн тамирчин, багийн оролцогч, за дулааны инженер мэргэжилтэй Жавзан Дулам багийнхаа 3 дугаар гарааны буухаг аваад явж байна. Жоо горогш яваад. За Жавзан Дулам 13.6 км зайг туулах ёстой 3 дугаар гарааны сүүлийн төгсгөлийн мөчтөр ирцэн явж байна. Дөнгөж сая тэр хойно Арва багийг гүйц төрүүлээд өөрийнхөө үүргийг бас амжилттай биелүүлээд нэг багийн урд ороод буухагаа дамжуулах нэ. За та бүхэн анзаарч харвал бодомч марафоны бууханы гүйгчд бодомч марафон гэсэн цэнхэр туузыг ингэртээ зүүцэн явж байгаа. Энэхүү туузыг яг буухаа дамжуулах үедээ дараагийн хүндээ гардуулж өгөх ёстой байгаа. За Жавзан Дулмыг харахад бол нэлээд ядраагүй өөрийнхөө хурдыг гоё жиг татгалцсан гүйж байна. Цаг агаар маш сайхан сэрүүхэн гүүхэд таатай ийм өдөр тохиож байна. За ингээд дунд говчуудыг төлөөлөн оролцож байгаа дамжуулах сүлжээ багийн хамт олондоо баяр хүргэе, амжилт хүсье. Цаана 4 гараа үлдээд байна. За Жавзан Дулам хичээгээрээ зам дууслаа шүү. За Алтан бүргэд гэдэг нэртэй хамгийн сүүлд явж байгаа багийнхаа явж байна. За Ховд аймгийн Алтай сүмийн нэгдсэн эмнэлгийн Булганхүү Саруул гэдэг эмчнэр одоо эмнэлгийн баг бүрэлдэхүүн хамгийн арын хүнийг ингээд дагаа явж байна. За хамгийн арын баг одоо 30 км өнгөрөөд явж байна. Алтан бүргэдүүд гээд Ховд аймгийн Алтай сүмийн унган нутгийн хүүхдүүд баг бүрдүүлэн оролцож байгаа юм байна. За тэгээ энэ завшааныг ашиглаад энэ тамирчдын эрүүл мэнд аюулгүй байдгийг ханган ажиллаж байгаа Ховд аймгийн Алтай сүмийн нэгдсэн эмнэлгийн эмч Булганхүү Саруул эмч жолооч нартаа баярлалаа. Ховд аймгийн Мөс сумын уугуул. За яг энэ нутагт хүүхэд насаа мал хариулж өссөн Адия гэдэг гүгч 2 дахь жилдээ бодомч марафонд оролцож байна. Өнгөрсөн жил бодомч марафонд оролцоод 35 км яваад замаас гарч ирсэн бол энэ жил даага нэг зорилготой дахин оролцсон. Яг одоо 33 дахь километрээ өнгөрөөд явж байна. За хамгийн арталт сүүл муших маягтай явж байна. Жоохон цагаа шахахгүй бол cut off time-аас хоцрох юм эрсдэл бас харагдаж байна. За ингээд өөрийнхөө хүүхэд бага наснд хонь хариулж өссөн нутагтаа бодомч марафонд оролцоод ингээд гүйж байгаа энэ тамирчнаар бас багтахгүй байхын аргагүй. За Адиадаа амжилт хүсье. За зохион байгуулагч нараас тавьж байгаа цагийн хязгаарыг хангаж гүйлтэй гаргахыг хүсье. За бууханы багийн хамгийн сүүлд явж байгаа Алтан бүргэдүүд багийн 4 дугаар гарааны тамирчин хамгийн сүүлд буухагаа аваад хөдөлж байна. За энэ нутгийн хүргэн Батмөнх гэх залуу нутгийнхаа одоо хүргэн хүү хүчтэй гээд өөрийнхөө бас хурд хүчийг харуулахаар нутагтаа их нэртэйгээ ирсэн одоо ингээд оролдож байна. За Батмөнхтэй амжилт хүсье. За бодомч марафоны 100 км-ийн төрөлд оролцож байгаа сонин сайхан гээд Эрдэнтийн гүгч байна. За Эрдэнэ нутгийн төлөөлж оролцож байгаа сонин сайхандаа амжилт хүсье. За энэ гүгч маань сая Улаанбаатар хотоос энд ирэх хүртэл бүх аяллаа тэмдэглэлийг маш гоё бичдэг. Ийм гоё тэмдэглэл хөтэлдэг. Тэрийг уран цэцэн гоё үгээр илэрхийлдэг ийм авьяастай гүгч байсан. Тэгээ одоо 37 дахь километр дээр явж байна. За сонин сайхандаа амжилт хүсье. За Говьалтай аймгийн Дарив сум. За Алдарт Мөнх цааст Сутаа архины зүүн биелд орших Дарив сумын уугуул Хинцгүү гээд жоохон удаа явдаг. Хинцгүү гээд гүгч маань одоо хамгийн ахмад 100 км-д оролцож байгаа гүгчнээс хамгийн ахмад нь. Тэгээ анх удаа энэ 100 км зайд гүйж үзэж байгаа ийм хүн байна. Тэгээ одоо 38 дахь километр дээр түрүүн 35-ын усны цэг дээрээс
Жээлийг авцсан, усаа атгацсан, жээлийгээ атгацсан. За ингээл гүйж ин да. За ардаа бас хэд хэдэн гүйгчтэй нилээ хөнгөө явж байна. Гიშгэлт хөнгөнтэй. За пүүз бол жоохон асуудалтай харагдаж байна. Гэхдээ энэ ах бол тоохгүй би бол чаднаа гэсэн ийм эр зоригтой, итгэлтэйгээр гараандаа гарсан ийм хүн байгаа. 11 номертой явж байна. За ингээд гов алтайчуудыг төлөөлөн оролцож байгаа Хинцгүү ахтай амжилт хүсье. За. За Бодонч марафоны ганцаарчилсан 100 км-ийн төрөлд оролцож байгаа Амгаланбаатар Ховд аймгийн төв Жаргалан цумын уугуул одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ийм гүүгч байна. Анх удаа нутгийнхаа одоо энэ саахан авцлаар гүүх зориг тавиад ингээд оролцож байна. За би хаа өвд хийх ийм саахан залуу 100 км-ийн төрөлд оролцоод одоо 39 км дээр явж байна. За жээлийгээ барьцсан усаа атгацсан явж байна да. Nike брендийн Zoom X6 гэдэг пүүз өмссөн явж байна. За ингээд Амгаланбаатарт амжилт хүсье. Цаана одоо нэг 60 гаруй км үлдээд байна. Яг фэсээ гоё жиг татгалаад яваад байгаараа. Ховд аймгийн төв Жаргалан цумыг төлөөлөн оролцож байгаа Амгаланбаатарт амжилт хүсье. За 100 км-ийн ганцаарсан төрөлд оролцож байгаа Галдан давг Эрдэнэ 22 яг сайхан салхиа аваад явцгааж байна. За Галдан давг бол өнгөрсөн жил бас оролцсон. Энэ жил 2 дахь жилдээ оролцож байгаа. Эрдэнэ 2 анх удаа оролцож байгаа. За 4 сар болж байна. ай. Гүйлтээр хичээлээ 4 сар болоод шууд 100 гүйж байгаа. Бас л том эр зориг оо. За. Харж байгаа бол ээжтэй хайртай шүү. За ээжтэй. Ээжтэй хайртай гэж дамжуулж байна Эрдэнэ 2-ын зүгээс. За Галдан давг бол Ховд аймгийн Даруй сумын уугуул. Одоо энэ хоёр мань хоёулаа Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм хүмүүс. Тэгээд хойноо бас нэлээд олон хүнтэй, урдаач олон хүнтэй гол дунд нь явж байгаа юм гүүгчтэй байна. За та хоёртай амжилт хүсье. Хордоо сайхан жиг татгалаад яваад байгаараа. За Өврангаан аймгаас оролцож байгаа Арваа багийн 4 дугаар гарааны тамирчин Батэдэр. За буухагаа аваад нэг 10 гараа хүрэхгүй километр явж байна. За 22 км гүйх ёстой 4 дугаар гарааны тамирчид бол тухайн багийнхаа хамгийн хурдтай ийм тамирчид нь энэ гараанд бол гүйдэг байгаа. Тэгэхээр 10% багийн одоо хамгийн хурдтай тамирчин Батэдэр болж таарлаа. За Батэдэрд амжилт хүсье. 8-4 гэсэн номертой оролдож байна. За энэ сайхан залуу явж байна шүү. Өврангаан аймгийг төлөөлж байгаа 10% баг амжилт хүсье. За Сүлдэт багын багийн 4 дугаар гарааны тамирчин олон улсын хэмжээний мастер Наран цацралт. За 4 дугаар гараанд бол 22 км гүйх ёстой. Тухайн багийнхаа хамгийн урдан тамирчин энэ зайг сонгож гүйдэг. За Булган аймгийн Харьяат Хэт холын марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер Наран цацрал бол 100 км-т 9 цаг гүйсэн ийм хурдтай хагас марафоныг 1 цаг 30 минут. За бүтэн марафоны 3 цаг гарan гүйсэн ийм амжилтын түүхтэй агуу хурдтай тамирчин байна. За ингээд Сүлдэт баган баг Наран цацрал эгчтэй баяр хүргэж амжилт хүсье. Бодончийн авцлын эхнээс 42-3 дахь километр дээр явж байна. Дундгов аймгийн Дамжуулах сүлжээ багийн тамирчин Мөнгөн сүх явж байна. За 4 дугаар гараа буюу 22 км гүйх зайгаа гарцсан. Замынхаа 3-4-ний нэгт орцсон явж байна. За Дундгов аймгийн тамирчид Дулааны Дамжуулах сүлжээгийн хамт олон баг бүрдүүлээд алс баруун хязгаар Ховд аймгийн Алтай сумын утад орших Бодончийн авцалд ирээд Бодонч марафонд оролцоод явж байна. За энэ сайхан бэбэлдэр тэгш бүрдсэн энэ сайхан залуу 22 км-ийн зайг амлаж аваад гүйж байна да. За ингээд Дундговчуудаа түүнийг төлөөлөн оролцож байгаа Дамжуулах сүлжээний хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье. За Улаанбаатар хотоос оролцож байгаа Финишерс багийн 4 дугаар гарааны тамирчин Тэнгис
45 км усны цэгийг өнгөрж байна. За, Тэнгис 22 км гүөх 4-р гараанд томилогдож 22-ыг амлж авсан ийм гүөгч юм байна. За тэгээд финишс багийн хамт олондоо амжилт хүсье. Тэнгисээ хичээгээрэй. Баян-Улгийн аймагт Зэвсэг түвшний 331-р ангийн тамирчин Мягмар гүн. За хамгийн анхны бодомч марафонд 100 км-ийг 10 цаг гарan гүйж 5 дугаар байранд орж ирсэн бол өнгөрсөн 25 оны тэмцээнд болохоор багийн төрөлд оролцсон. Энэ жил дахиад 100 км-д оролцохоор шийдэж гараандаа гараад 45 6 дахь км дээр явж байна. За Мягмар гүн болохоор Зэвсэг түвшний 331-р ангид ажиллаж албаашдаг. За ийм цэргийн хүн байгаа. Цэргийн хүний эр зориг тэцвэр төвчээр хатуучлыг харуулж 100 км-ийн зайн төрөлд за багаар уралдаж байгаа хүмүүстэй ингээл зэрэгцээл явж ин да. За ингээд Баян-Улгийн аймгийн баг тамирчид төлөөлж оролцож байгаа Мягмар гүндээ Зэвсэг түвшний 331-р ангийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье. Бодомч марафоны 100 км-ийн зайн төрөлд Сэлэнг аймгийн Баянгол сумын Харьяат за Үүрцаах гээд гүйж байна. 47 дахь км руугаа орж явах шиг байна. Замынхаа тал тунд өгч байна да. За сэлэнгчүүдийг төлөөлөн оролцож байгаа Үүрцаах бол совилогч мэргэжилтэй ийм ангаахын салбарын ийм хүн байгаа. За гүйлтийн спортоо сүүлийн 2-3 жил тууштай хичээлж байгаа. За Ховд аймгийн Хүргэн гэж байгаа. За хүүхдүүд нь зуны амралтаараа одоо энэ Ховд аймгийн Булган суманд ирж амарч байгаа. Аав нараас нь ирээд Алтай сумын нутаг дээр ингээд гүүгээ явж байгаа гэдэг ингээд түүхөө хуваалцчихсан. За ингээд Сэлэнг нутгаа төлөөлөн оролцож байгаа Үүрцаахтаа амжилт хүсье. Хүүхдүүд чинь Алтай суман дээр хүлээж байгаа шүү. Хичээгээрэй. Замаа дуусгаараа. За Ховд аймгийн онцгой байдлын газрын албан агш нар онцгой залуус хэмээх баг бүрдүүлэн оролцож 2 дахь жилдээ оролцож байгаа. За энэ жилийн бодомч марафонд оролцож байгаа онцгой байдлынхан бол нэлээд сайн бэлтгэлээ хангацсан. Ногт ганцгалж ирсэн. Айраг төрөө авна гэж явж байгаа. За энэ багийн 4-р гараан дээр Мөнх сүх гэдэг гүөгч 22 км-ийг амлаж аваад гүйж явнаа. За ингээд Ховд аймгийн төвийг төлөөлж онцгой байдлын албан агшд төлөөлж оролцож байгаа онцгой залуус багийн хамт олондоо за яг энэ 4-р гараанд гүйж яваа Мөнх сүхтэй баяр хүргэж амжилт хүсье. За баярлалаа. За Баян-Улгийн аймгийн Зэвсэг түвшний 331-р ангийн багийн 4-р гарааны тамирчин Дэд ахлагч Мэд сайхан за 53 дахь км энэ улаан эргийн гүүрээр гараад явж байна. За Мэд сайхан бол гүйлтийн спортоор сүүлийн 23 жил бас хичээлж байгаа юм байна. Даштилэг гээд эдний багийн ахлагч бол баг хамт олноо Баян-Улгичүүдийг бас гүйлтэд нэлээн уриалан дууддаг. За Мэд сайхан багийнхаа хамгийн одоо чирэг, хурдан, дуранхай, ширэмслэг ийм тамирчнаар сонгогдож хамгийн хол зай буюу 22 км дээр гүйж байгаа юм байна. За ингээд 22 км туулахаас замынхаа тал өнгөрцөө явж байна. Баян-Улгийн аймгийн одоо Баян-Улгичүүдийг төлөөлөн оролцож байгаа баг тамирчид Зэвсэг түвшний 331-р анги за түүний төлөөлөл оролцож байгаа Дэд ахлагч Мэд сайхандаа амжилт хүсье. 100 км-ийн зайд оролцож байгаа Хөвсгөл аймгийн уугуул Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Гал Бадрах хэмээх гүөгч явж байна. За 55 дахь км руугаа ойртож явна. За Гал Бадрах бол 2026 оны 3 сараас гүйж эхэлсэн гэж байна. Ердөө 4-5 сарын дараа 100 км хэмээх энэ хол зайд хүч үзэж явсан байна. Бас л их эр зориг шүү. За Б Бялдар бол бас өв тэгш хол зайд бол асуудалгүй гүйхээр харагдаж байна. 55 км гүйж ийн гэхэд бол маш гоё хөнгөн явж байна. За ингээд Хоймор нутаг хөвсгөлчудаа төлөөлөн оролцож байгаа Гал Бадрахтаа баяр хүргэж амжилт хүсье. Яваад байгаараа. За бодомч марафоны багийн буухай төрөлд оролцож байгаа Унган нутгийн хүүхдүүд багийн ахлагч Төмөр очрын Болд баяр багийнхаа 4-р буухайны
дамжуулаад явж байна. За тэрээр яг Төрсөн нутагтаа ирээд Төрсөн нутгийнхаа хүүхдүүдээр баг бүрдүүлэн ирж оролцож байгаа. Багаа ахлаад явж байна. За тэгээд яг энийгээр нүүдэлж малаа тууж өсгөж үржүүлж одоо хариулж өссөн ийм цагдуултаа гэдэг зослонгийнхаа нэрээр нэрлэгдсэн цагдуултаан гүүрэн дээгүүр гүүгээд өнгөрч байна. За болд хоёр бол өнөөдөр тэнгэрт байгаа аавынхаа гэгээн дурсгал зориулж энэхүү гүйлтээ хийж байгаа. Ховд аймгийн Алтай сумыг 1996 онд төгссөн 10 жилийн ангийнх нь 30 жилийн уулзалт болж байгаа. За мөн ангийнхаа үеийнхаа найзуудад зориулж энэ гүйлтээ бас хийж байгаа. Ингээд өөрийнхөө төрсөн нутаг, онгон нутагтаа ирээд гүйлтийн спортыг сайхныг өөрийн биеэр үлгэрлэн харуулад за ах トゥ найз нөхөд хамт олондоо энэ гүйлтийн сайн сайхныг сурталчилж түгээж явж байгаа болд хоёр ахта баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. За Ховд аймгийн Алтай сумын зохион байгуулж байгаа Бодонч марафоны одоо тамирчдын усны цэг 55 км дэх усны цэг яг энд байна. За Засгийн тамгын газрын ажилтан Бат Эрдэнэ одоо энэ усны цэгийг хариуцж байгаа. За яг Бат Эрдэнэ шиг маш олон ийм тамгын газрын ажилтан сайн дураараа ингээд тамирчид үйлчилж байна. За мөн сум орон нутгийн удирдлагууд бас оролцож байгаа. За манай цогтоодрох дарга өөрийн биеэр бас энэ тамирчдыг хөгжөөнд дэмжиж усны цэгийн шанал тавьж байна. За тамирчин зөрөөд өнгөрж байна. За ингээд цагдаагийн албан агч нар бас замын аюулгүй байдлыг хангаж байгаа. Ингээд Ховд аймгийн Засгийн тамгын газар хурлын иргэдийн хурал тамгын газрын ажилтнуудаа энэ завшааныг ашиглаа бас дахин талархал илэрхийлж байгааг хүлээн авна өө. За баярлалаа. За Бодонч марафоны 4 ба 5 дугаар гарааны одоо гүйцэтгэлийн хөөхөө солилцох цэг энд байна. 5 дугаар цэг. За тэгээд баг тамирчид хөөхөөгаа солилцож хүлээж авах гээд энд зогсож байна. За иймэрхүү нөхцөл байдал болд юм да. Олон улсын зам учраас замыг хааж болдоггүй. Тэгээд замын жолоочдод бол замын хөдөлгөөнд арил хурдаас хааж оролцохыг одоо хүсэж цагдаа нар бол тогтмол анхаарал өгж ажиллаж байгаа. Яриа өгсөн шүү дээ. Бодонч марафоны багийн төрөлд оролцож байгаа Унган нутгийн хүүхдүүд багийн 5 дугаар гарааны тамирчин Оюун Баяр явж байна. За сая бөөхөөгөө аваад дөнгөж нэгний 1 км-д явж байна. 14 км, 15 км гүүхээр байгаа. 5 дугаар гарааны тамирчин. За Оюун Баяр бол гүйлтийн спортоор нэлээд олон жил хичээлж байгаа, тууштай хичээлж байгаа. Сүүлийн жил гаруй хугацаанд Mongolia Elite Runners клубын гишүүнчлэлтэй болж мэрэгжлийн багт тасгалжуулагчийн удирдлаганд ор системтэй бэлтгэл хийгээд хурд хүч одоо техник маш их сайжирж байгаа ийм гүөхч байгаа. За олон жил бэлтгэл хийсэн ч гэсэн зорилго тавьж бэлдсээр байгаа. Сая энэ жил анх удаа 42 км гүйсэн байгаа өнгөрсөн оны сүүлээр. За Оюун Баярт амжилт хүсье. За Бодончаар багийн 5 дугаар гарааны гүөхч Батчулуун бөөхөөгөө аваад 4-5 км явж байна. За Батчулуун бол Бодончаар багийн 5 дугаар гараанд явж байгаа. Гүйлтийн спортоор хичээлээд 1 жил гаруй хугацаа өнгөрж байгаа. Батчулуун аль нутаг үлээ? Ховд. Ховд нутгийн хүү Ховд нутагтаа ирж гүйж байгаа юм байна шүү. За энэ баг эхний айргийн 3 дахь явж явах шиг байна да. За Батчулуун болон Бодончаар багийнхандаа баяр хүргэж амжилт хүсье. Хичээгээрэй. За Бодонч марафоны багийн төрөлд оролцож байгаа зогсошгүй багийн тамирчин Бат Эрдэнэ явж байна. 5 дугаар гараанд 15.8 км зам туулна. За Бат Эрдэнэ Ховд аймгийн Даруй сумын уугуул Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ийм гүөхч байна. Зогсошгүй багийнхан эхний 1 2 3 2-т явж гинөө. За 2-т явж байгаа юм байна. Гой. За амжилт хүсье. Хичээгээд байгаараа ард чинь нэг баг ойрхон явж шүү. Тэр ардаа 60 км усны цэг дээр ойрхон ирцэн явж шүү. Шахаад өгөөрэй. За Elite Runners клубын тамирчин Уус аймгийн Арайт Мөнхбат. За Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Эрдэнэбаатар нар 64 км дээр явж байна.
За энэ хоёр хойдлын хүмүүсээс салцсан, уртлын хүмүүсээс бас жоохон зайтай явж байгаа юм байна. За хөлийн тавилт явалтыг харахад бол харьцангуй хөнгөн сайхан явж байна. За Мөнхбат бол 2024 онд 3 дугаар байранд орсон. 25 онд 2 дугаар байранд орсон. Бодомж марафонд. Энэ жил одоо мөн л ногт ханзгалж ирсэн одоо эхний 3-д орно гэж зүтгэж байна да. За хамгийн урталт Амгалан жаргал явж байгаа. Отгонбаатар явж байгаа. Өөр хэн явж байна? За Сүхбаатар аймгийн оогуул Эрдэнэбаатар явж байна бас араас нь. За амжилт хүсье залуучуудаа. За Өмнө Говь аймгаас иж оролцож байгаа Мөнхбат Айргийн 3-д явж байна. 5 номертой. За Мөнхбат бол хэд холын марафон гүйлтээр хичээлдэг. Сая 6 цагийн гүйлтэнд бас 64 км гүйсэн ийм гүйгч байгаа. Говь нутгаас ирж Алтан нурууны өндөрлөг газар Бодомж марафонд оролцож байна. За Мөнхбаттай амжилт хүсье. Арын чи 2 хүн нэг 500 м зайтай байна. За 100 км-ийн зайн төрлийн эхний тамирчин явж байна. 64 км дээр явж байна. Экоранс клубын тасгал жолоогч, тамирчин, үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер Амгалан жаргал сайхан хөнгөө явж байна да. За одоо нэг 36 5-6 км үлдээд байна. За арын тамирчин бол өөрөөс чинь нэг 2 км-ийн ард явж байна. Километр гарна ч юм уу. За Амгалан жаргалдаа амжилт хүсье. Хөнгөн байна. Гоё харагдаж байна. За Адуучин Отгонбаатар өнгөрсөн жил төрүүлсэн, түүний өмнөх жил 2-д орсон. За энэ жил манай Адуучин маань 3 одоо адуу улсын наадамд айрагдуулсан. За тэгээ өөрийгөө бас ингээд энэ хэд холын марафон гүйлтээр байнгын үед сойдог ийм агуу гүйгч байгаа. Хэд холын марафон гүйлтээ олон улсын хэмжээний мастер. Дөнгөр сая 65 км усны цэг дээрээс жээлигээ аваад өнгөрч байна. За одоо Отгонбаатар хамгийн уртлын игнэнд явж байна. 65 км усны цэг дээр нэгдүгээрт явж байна. Отгонбаатарын ардталт Амгалан жаргал 1 км орчим км зайтай явж байна. За 35 км үлдээд байна. Энэ хурд ирчээ хадгалаад явах юм бол Отгонбаатар Бодомж марафонд 2 дахь удаага төрүүлэх юм боломж харагдаж байна. За Отгонбаатартаа амжилт хүсье. За сайн байцгаана уу. Бодомж 2026 марафонд анх удаа оролцож үзэж байна. Би одоо энэ Ховд аймгийн бэр байгаа. Өөрөө бол Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл сум юм. Тэгээд анх удаа зорж ирж оролцож байна. Тэгээд зохион байгуулалт сайхан болж байна. Одоо тэгээд энэ байгалийн сайхан үзэсгэлэнтэй энэ газараар гүйж үзье гэсэн хүслээ биелүүлэхээр ирлээ. Тэгээд зохион байгуулалт их сайтай болж байна. Сайхан зохион байгуулж байгаа баг хамт олондоо бас баярлалаа. Тэгээд дэмжиж тусалж явж байгаа хандаа баярлалаа. Тэгээд бүгдээрээ сайхан ингээд оролцож байгаа тамирчидтаа бас амжилт хүсье. За энд оролцохоос гэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ? За ер нь бол тэгэл оролцох юмсан гэж бодож байгаа хүмүүс одоо би урд нь бол бүр бүтэн 2 жил оролцох юмсан л гэж бодоод байсан. Тэгээд яг натаа адилхан тийм бодолтой хүмүүс маш их байгаа хаа. Тэгээд тэр хүмүүсээ тэгээд ямар ч хэлсэн эхлээрээ зориод ирээрээ тэгээд бас нэг амьдралдаа бас нэг тий бодомжийн энэ сайхан хацлаар гүгээд үзсэн нэг тийм гоё дурсамж үлдээж байгаа үлдээх нь одоо хамгийн гоё байгаа байхгүй. Тийм учраас дараа жил одоо илүү их олон хүмүүс ирж оролцох байхаа. Ер нь тэгээд би бол ер нь их тийм уул хадаар дими тэнж гүөх их дуртай хүн. Энэ сайхан байгалыг хараад гүөхөр ерөөсө ядрал мадралаач мартаад маш сайхан байдаг. Тэгээд хамгийн гол нь одоо энэ хүслээ биелүүлэх гэж ирсэндээ л их баяртай зогсож байна да. Бодомж марафоны багийн буухай төрлийн 1-р баг явж байна. Сая хамгийн сүүлийн 85 км-ийн буухай солилцооны цэг дээрээс буухайгаа аваад хөдөлж байгаа хамгийн сүүлийн буюу 7 дугаар гарааны тамирчин болж байгаа урдаас нь баатаргүй цаатал руугаа шахчих юм. Бодомж марафоны багийн буухай төрлийн хамгийн ихний тамирчин Монголын Элитранс клубын элит 1 баг багийн 7 дугаар гарааны тамирчин Сүхбаатарын Баатархүү багийн буухайгаа аваад явж байна. За 100 км-ээс 85 км дээр хамгийн сүүлийн буухай солилцдог. За тэр буухайгаа аваад
2-3 км явж байна. За энэ хүү багийн хувьд бол өглөө 6 цагаас гараанд гарсан одоо яг 11 цаг 40 минут болж байна. Тэгэхээр 5 цаг 40 минут гүүгээд одоо 87-8 км дээр ирээ явж байгаа юм байна. За тэгээд аврагын алтан медалийг авах тун ойрхон байна да. За Баатархүү маань Дархан уул аймгийн хөгч Дархан уул аймагт ажиллаж амьдардаг. Тэгээд Дархан уулаа төлөөж оролцож байгаа Баатархүүдээ мөн Монголын Elite Runners клубын хамт олондоо бодомж марафоныг зохион байгуулж тэмцээнийхээ аврагын алтан медалийг авахд тун ойрхон явж байгаад нь баяр хүргэж амжилт хүсье. За бодомж марафон 2026 тэмцээний Бөөхө төрлийн хамгийн анхны багийн тамирчин орж ирж байна. За Elite 1 багийн тамирчин Баатархүү орж ирлээ. За Mongolia Elite Runners клуб Ховд аймгийн Алтай сумын засваргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бодомж марафон 2026 тэмцээний хамгийн анхны багийн тамирчин орж ирлээ. За хэдэн минутанд орж ирсэн бэ? 6 цаг 26 минут 12 74. За Сан гитар орж иж байна. 6 цаг 09. Хамгийн анхны жил бол 6 цаг 09 минут байсан. Өнгөрсөн жил 6 цаг 15 минут байсан бол энэ жил 6 цаг 25 минутаар эхний баг орж ирсэн байна. 26 минутаар. Сүлдэт баг нь багийн 6 дугаар гарааны гүгч Баярмагч явж байна. За Алтан цэцгийн Баярмаа гэдэг энэ агуу гүгч бол 50 нэмэх насны эмэгтэй насны ангилалтай 50 км-ийн зай төрөлд 5 цаг 3 минут гэсэн амжилтаар Монгол улсын рекордыг эзэмшдэг ийм гүгч байгаа. За тэгээд Сүлдэт баг нь багийн 6 дугаар гараанд 12.6 км-ийн зай төрөлд оролцоод байгалийн үзэсгэлэнт бодомж хавцлын нарийн сэтг хэсэг рүү орж ирээд явж байна. За амжилт хүсье. За ганцаардлан төрөлд оролцож байгаа Мөнхбат 82 дахь км дээр явж байна. Өмдгөө аймгийн гүгч. За Мөнхбатын урталт 4 тамирчин явж байгаа. За тэг амжилт хүсье. Уранга аймгийн гүгч инх тайвны дэлхийн инх тайвны цэрэг 80 жин явж байна. За 82 дахь км дээр 80 жин сайхан хурдад харуулсан явж байна да. За одоо нэг 17-8 км явал зам дууслаа да. Амжилт хүсье, яваад байгаарай. Баян-Улгийн аймгийн Сэвсэд хүчний 331-р ангийн баг. За багийн гишүүн Нямсүрэн 6 дугаар гараанд явж байна. За бодомжийн хавцлын алдарт Синжит хад. Яг Синжит хадны хажуугаар явж байна. За Нямсүрэндээ баяр хүргэж амжилт хүсье. Багийн танаа уртал 5 баг явж ин чи 6 дээр явж байна. Багийн чин гишүүн тэнд яг хаалтаа хийх гээд багийн ахлагч Даштилэг 7 дугаар гараан дээр хүлээж байна. За амжилт хүсье. За Нямсүрэнгийн яг энэ явж байгаа газарт Ховд аймгийн Алтай сумын алдарт бодомжийн хавцлын Синжит хад гэдэг газар байна. За Нямсүрэндээ амжилт хүсье. За Унган нутгийн хүүхдүүд багийн 6 дугаар гарааны тамирчин Чимгээ. За энэ Ховд аймгийн Алтай сумын одоо уугуул хүүхдүүд баг бүрдүүлэн оролцож байгаа. За энэ багийн тамирчид 5 дугаар байранд явж байгаа шиг байна. Та нарын урд 4 баг явж байгаа хаа. За амжилт хүсье. Гүгээд байгаа. Одоо булан эргээл барианда орлоо. Бөөгөөгөө дамжууллаа. Зогсошгүй багийн ахлагч Исторж хамгийн сүүлийн гараа буюу 7 дугаар гарааныхаа бөөхөг аваад 2 км хэрэгтэй газар өнгөрөөд байна. Одоо нэг 12-3 км яваад барианда орно. За зогсошгүй багийнхан бөөхө төрөлдөө урагш явдаг. Бөөхө төрөлдөө эхний 4 дугаар байранд явж байна. Уртлын 3 дугаар байр нэг 100 м-ийн дайтал байна да. Шахаад яваад өгөрөө. За амжилт иш. Ойлголоо. Аяглаа.
Ховд аймгийн онцгой байдлын газрын онцгой залуус багийн хамгийн сүүлийн хаалтын гүйлт хийж байгаа Мөнгөн хүү. За Мөнгөн хүүгийн хариуцж авсан 7 дугаар гараа бол 15 км гүйх ёстой. Бөөхөөгөө аваад нэг 3 км явж байна. Одоо тэгэхээр цаашаа 12 км явна. За Мөнгөн хүүгийн баг бол 3 дугаар байранд явж байна. А гэтэл яг арийнх нь баг онцгой зогсошгүй багийнх нь яг ард нь хил дараад ирсэн хөөгөө явж байна. 100 м-ийн ардалт өрсөлдөгчөө явж байгаа учраас хурдаа ерөөсөө асч болохооргүй л байдалтай байна да. За ингээ Ховд аймгийн төлөөлөл болсон Мөнгөн хүү багийнхандаа амжилт хүсье. За яг Мөнгөн хүү тэнд 90 км-ийн усны цэглэнд харагдаж байна. 90 км-ийн усны цэг гэдэг чинь Мөнгөн хүү цаана 10 км л үлдэж байна да. За манай уус нутгийн гүүгч Мөнхбат 90 км усны цэгээ өнгөрөөд за жоохон бие сулж алхаж байгаа юм шиг байна. Урталт нь 3 тамирчин явж байгаа. Эрдэнэбаатар, Амгалан жаргал, Отгонбаатар гэсэн 3 тамирчин. За одоо өгөө шүү. Одоо юу авах вэ? 10 км. За амжилт. За багийн буухаа гүйлтийн 2 дугаар баг 2 дугаар байрын Бодончаар баг Бодончийн авслын амаар гарч ирлээ. За яг Бодончийн авслын амнаас нэг 6 км яваад барианд ордог. За энэ тамирчин бол Налахын Гордок тамирдаг Гордокын гүүгч Мани Дари байна. За Мани Дари бол өнгөрсөн өвөл Монголын Элит Транс клубээр зохион байгуулсан гүр цүрийн өвлийн заалны бэлтгэлд 4 сарын хугацаанд нэгс таслахгүй Гордокоос Улаанбаатар хотын төвд болж байгаа заалны бэлтгэлд ирж 7 хоногт 2 удаа гүйцэтгэлийн бэлтгэд хамрагдсан ийм тууштай хөдөлмөрч ийм бүсгүй байгаа. За түүний охин нь бас гүйлтээр хичээлдэг, гэр бүлийн хүн маш их дэмждэг, бүх тэмцээн оролдоод ингээ хамтдаа явдаг ийм гэр бүл байгаа. За ингээд Бодонч марафон 2026 тэмцээний багийн төрөлд 2 дугаар байранд явж байна. Баяр хүргье Мани Дари. Бодончийн авслын амаар гараад ирэнгуут ингээд цэлийгээд ийм сайхан цэлгэр уудан болчдөг. За тэг өнөөдөр үүлэрхэг өдөр учраас гүүхэд маш таатай гүүгч нарын цагийн амжилт бол нэлээд сайн гарч байна. За Бодончийн авслын эхнээс Ховд аймгийн Алтан сумын төв хүртэл 100 км үргэлжилсэн Бодонч марафоны 100 км-ийн ганцаарсан төрөлд Экоранс клубын тамирчин дасгалжуулагч Амгалан жаргал эхний 2-т явж байна. За түрүүн 2 км өмнө 95 км усны цэгийг өнгөрсөн. Одоо 3 км яваад бариандаа ороход бэлэн болсон байна. Амгалан жаргалын ортолт Отгонбаатар, Олонсемжлбаатар, Отгонбаатар 1 км зайтай явж байна. За ингээд амжилт хүсье. Жоохон шахаад дөхөд орохыг хүсье. За олон улсын хэмжээний мастер гүүгчнэр дундаа Адуучин Отгонбаатар гэж нэрлэгдсэн энэ агуу гүүгч 3 дахь удаага Бодонч марафонд оролцоод хамгийн түрүүнд 2 дахь удаага түрүү авахар явж байна. За тэр яг одоогийн байдлаар 97 км дээрээ явж байна. За өнгөрсөн жил бол 9 цаг 3 минутаар түрүүлжсэн бол энэ жил яг энэ хурдаараа хадгалах юм бол 8 цагийг хагалах шинжтэй байна. Өөрийнхөө өмнөх жилийн амжилтыг бол дор ээж цагаар эвдэх нь бол тодорхой байна. Энэ Бодончийн авслын Бодонч марафоны 100 км-ийн замын рекордыг шинжилэн тогтоохын зэрэгцээ өөрийнхөө энэ замын рекордыг шинжилэн тогтоох нь тодорхой ийм байна. За Отгонбаатар минь 2 км гарангүйгээр орлоод Алтан сумын төв рүү ороод ирсэн. Одоо сумын үлдэр нь 2-3 эргэлт хийгээл барианд орлоо доо. За үнэхээр төсвөр төвчээрийн туйл юм да. Отгонбаатартаа баяр хүргье. За Отгонбаатар маань үнэхээр домог түүхийг бүтээж ин да. Бодончийн авцалд 3 жил дараалан оролцож 100 км зайг туусгад километр гарангийн хугацаа үлдлээ. Алтан сумын төв дотор орж ирээд нэг 3 эргэлт байдаг. Энэ эргэлтээ эхний 2 эргэлтээ эргээд явж одоо нэг эргэлт хийгээд бариандаа орондоо. За ингээд Алтан сумын төвөөр 100 км гүйсэн гүүгч маань сүүлийн төсвөр хатуужлаа шахсан гүйж байна да. Та бүхэн төсөөлж гинөө тийм ээ. 100 км шүү дээ. Тэгээд яг энэ
өндөр хурдыг ингээ хадгалаад 98 км гаруй гүгээд явж байна да. Үнэхээр багтахгүй байхын аргагүй. За бодомж марафон 2026 тэмцээний 100 км-ийн аваргын алтан медалийн эзэн Адуучин Отгонбаатар орж ирж байна. 8 цаг дотор багтаж орж ирлээ. За баяр хүргье. За ямар байв? 3 дахь удаага бодомж марафонд оролцлоо. Өнөөдрийн цаг агаар хэрэг байв? Эста ой байлаа эста тэнгэр хангаа яваалаа саага. Хавд аймгийн алтаасан саага ээлтэй нутаг. Айгуугаа сэрэн хөвтөн бороос өврөд. Аха. Айгуу сайхан байл. За. Өмнөх жил анхны жил чинь 10 цаг, дараагийн жил 9 цаг. Саяны жил чинь 7 цаг 56 минут гүйлээ шүү дээ. За энэ амжилтаа хэр сэтгэл хангалуун байна? Сайхан байл. Тэгээ одоо ингээ рекордоор Монголоос ингээ хоёрт төр цолмынхаа араас орж. За баяр хүргье. 100 км цаг 7 цаг дотор багтаж гүйсэн 2 хүн байдаг. Нэгэнд орж олон багш 2014 он тогтоосон амжилт. За хоёр дахь нь манай Отгонбаатар боллоо. За баяр хүргье. За баярлалаа. За бодомж марафоны 2 дугаар байрын тамирчин олон улсын хэмжээний мастер амгалан жаргал орж ирж байна. Баяр хүргье. 100 км шүү дээ. Цагийг нь танилцуулаарай. 8 цаг тэг 2 гэж шүү. За баяр хүргье. За баяр. За бодомж марафоны ганцаарчлан 100 км-ийн төрөл 3 дугаар байранд орж байгаа. Сүхбаатар аймгийн онгон сумын уугуул Эрдэнэбаатар гэмэх залуу хүүгч орж ирлээ. 8 цаг гаруй. За цаг нь хэд вэ? 8 цаг 3 минут 57. Вау! 8 цаг 3 минут 57 гэдэг цагийн амжилтаар 100 км гүйж орж ирлээ. За баяр хүргье Эрдэнэбаатарт. Гайхамшигтай энэ залуу Сүхбаатар аймгийн онгон сумын уугуул за олон сар бэлдсэндээ бодомж марафонд оролцно гэж хэрэг зураг гаргалаа. Хүрэл медаль хүртлээ. Өмнөх замын амжилтуудыг эвдлээ. Баяр хүргье. Марафоны багийн бөөгөл төрлийн 2 дугаар байрны баг орж ирлээ. За бодомчаар багийн тамирчид орж ирлээ. Багийн нийт цаг нь 8 цаг 7 минут 54. Вау! За 8 цаг 7 минут 54 секундын амжилтаар бодомчаар багийнхан 2 дугаар байранд орж мөнгөн медалийн эзэд боллоо. За бүгдээрэнд нь баяр хүргэе. За энэ багийнхан ямар хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг байна? Энэ дандаа элитийн хаврын. Элитийн хаврын ангийнхан нийлж баг үрдүүлээд орсон юм байна. За 4 залуу, 4 бүсгүй 3 залуутай ийм баг оролцож 8 цаг 14 минутын амжилтаар бодомж марафоны багийн төрөлд мөнгөн медалийн эзэд болцоолоо. Баяр хүргье. За бодомж марафонд хэдэн жилдээ оролцож байна. Ямар амжилт гаргав? Өмнөх жилүүдийн амжилт, энэ жилийн амжилт, онцлог зүйл юу байв? Тэр талаар сэтгэлээ олцсон уу? За сайн байна уу. За Улаанбаатар хотоос анхны удаа ярьж оролцож байна. Хамсаарчсан байна. Өнгөрсөн жил яг Mongolian Ecorunners гэдэг клубээр 2 багаараа оролцож байсан. Тэгээд өнгөрсөн жил багийн төрөлд 3 дугаар байранд орж байсан. Энэ жил ганцаарчлан дээр ганцаараа яриад тэгээд 20 дугаар байранд орлоо. Тэгээд энэ жил харин харьцангуй цаг агаар их гоё таатай байлаа. Тэгээд анхны жил оролцоод тэгээд Монголын ультра марафоны төрөлд бол одоо Монголд одоо яг нүүр тахалж болохоос хамгийн чансаа өндөр үнэхээр шанс шалгасан гоё тэмцээн. Тэгээд энэхүү тэмцээнийг зохиож байгаа одоо энэ Алтаа сумын засаг дарганы тамгын газар за Mongolian Elite Runners гэдэг за Mongoodig Mogi ингээд зохион байгуулагч та талархаж байна. Үнэхээр гоё тэмцээн болж байна. Цаашаа энэ тэмцээн манаас олон улсад ингээ бүр дэлгэрэх бүр гоё тэмцээн болох хаа гэж бодож байна. За баярлаа. Баяр хүргэе. Мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
бас чамгүй сайн цаг гаргалаа шүү дээ. 8 цаг 00:92 гэж. Тий, ер нь энэ жил яг нөгөө залуучуудаа бас гоё идэвхжүүлээд гоё цаг гаргаад бас чансаа дэвшлүүлээд зэнийг бас сонирхолтой болгоё. Гараанаас угаасаа тэгээд гарсан. Тэгээд яг л гоё л боллоо. Тэгээд жил ирэх тусам бас тэмцээн маань өшөө гоё юм гээд амжилтуудаа ахиулсан. Өшөө гоё олон залуучууд сонирхож ирээд оролцоороо. Тэгээд гоё тэмцээн шүү. Үнэхээр одоо яг шанс чадсан тэмцээн бол яг энэ боломж марафон гэдэг. Тэгээд бүгдөө бүгд болоороо. Жинхэнэ шанс шалгасан тэмцээнд дэж оролцоороо гэж хэлмээр байна да. За баярлалаа. Амжилт хүсье. За бодомж марафоны багийн буухай төрөлд хүрэл медалийн эзэд орж ирж байна. За энэ ямар баг вэ? Зогсошгүй баг. Зогсошгүй багийн ахлагч Иш дорж орж ирлээ. За баяр хүргье. За урд нь нэг багийн хөвжсөлийг эдсэн шүү дээ. Баяр хүргье. За баярлалаа. За ямар баяр вэ? Баяр хүргье. За эхлэе. За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манайх зогсошгүй гэдэг баг. Улаанбаатар хотоос баг үлдүүлж ирээд орсон. За манай баг бол 63 настай эцэгч маань байгаа. За нэг гарантай гэр бүлийн 2 гишүүн ирж 1-р гараа 6-р гараанд болсон. Ер нь бол насны төлөөлөлд оролцсон. Сайхан баг байлаа. Тэгээд онцгойтойгоо зохион байгуулж байгаа бодомж марафонд анхудаа багаар болж байгаа. 3-р орнд гарсандаа маш их баяртай байна. Тэгээд одоо нэгээ танихгүй 7 өөр төрлийн нэг зэрэгэн төлөө ирээд 3-р байранд гарсандаа маш их баяртай. Баярлалаа. За баяр хүргье. За бодомж марафоны ганцаарчлсан 100 км-ийн зайн төрөлд 4-р байрны тамирчин Овс аймгийн ариат Мөнхбат орж ирлээ. За Мөнхбатаа баяр хүргье. За цаг хэд болсон? Хэдээр орж ирж байна? За 8:27:39. Мөнхбатаа хамгийн анхны жилийн рекордыг эвдсэн байна. Баяр хүргье. За баяр хүргье. 100 км 4-р байранд орж ирлээ. Овс аймгийн тамирчин Мөнхбат. За зогсошгүй багийнхан тойргоо дутуу хийсэн гэж буцаж яваад эргэж орж ирж байна. Алдаага загсан шүү. За Өмнөгов аймгийн тамирчин Мөнхбат 100 км бөгөөд орж ирлээ. За баяр хүргье. 100 км. Мөнхбатаа баяр хүргье. За сэтгэлдээ хавуулцахгүй. Үнээр сайхан. За ямар вэ? Сайхан чанга байлаа бас. Чанга байсан. Цагаагаар хэрвээ. Цагаагаар эхлээ сайхан байсан. Сүүлийн 5-10 км наар гарлаа. Аха. Сүүлийн хэдэн километр чанга байлаа. Цэнгэл ямар хол юм бэ? За баяр хүргье. За баяр хүргье. За Өмнөгов аймгийн дамжуулах сүлжээний Дундуу аймгийн цалхаан дамжуулах сүлжээний баг хамт олон 23 Ой мөсөн салбар. За 9 цаг 8 минут 23 секунд явж орж ирлээ. За сэтгэл ямар вэ? За сайхан байна. Баяр хүргье. Бас төрж ирсэн нутагта. Би одоо мөссөн бай. За. Тэгээд хамт олон төлөвлөд ирсэн. Цалхаан дамжуулах үндэсний сүлжээ 4 жилийн цааш компани удирдлагуудаар Ой мөсөн салбарын хамт олондоо одоо бидний туслах нэмсэн баярлалаа. Арын ажлыг минь дагаад үлдсэн. Тэгээд бид бүхэн зорчин зорилгоо биелүүлж чадлаа. Баярлалаа. За баяр хүргье. За сайн сайхан сэтгэлээ олцсон уу? За сайн байцгаана. Ямар ч зэнгүүгээд ороод ирлээ. Тэгээд үнэхээр бас сайхан юм аа. Байгалийн сайхан дөрвөн гэдэг. Дээр нь өнөөдрийн байгаль дэлхийн бас нэг идрийг ивэлээ. Дээр нь зохион байгуулалт яг энэ 5 км-ийн урагшаа явах нь өөрөө их гоё сонирхолтой байдаг юм байна.
энийг анхудаа үзэж байгаа бол нөхөө сайхан юм. Нөгөө дэндүү хол гүнхээр бас зарим нэг баримжаагаа алддаг учраас цагаа мэдхгүй ингээд нөгөө тийм юм байна. Дээр нь яг нэг хотон оролцож байгаа хүмүүсийн техник за тэднийг ингээд хараад ингээд биентэй өсөлдөх чадрууд нөхөө сайхан байна. Тэгээд байгаль төс бидний сайхан яваа. Дээр нь энэ Алтан сумын энэ зохион байгуулалтанд оролцсон хүмүүсийн тэр сэтгэл дээр ингээ яг ингээ хүлээгээд гараанаас дараагийн 5 дараагийн 10 дээр очиж байгаа байл гэдэг нь үгүй сайхан. Тэр нэг стаж гоё байлаа. Тэгээд жаргаж л бүгд үнэхээр жаргаж байна. Бас миний хүлээр нөвдөх болоо гэсэн ястаа үлдсэнгөө би ч өөрөө тааваараа гоё юм шиг. За амжилт хүсье. Хөхний толгоон дээр юу наагаагүйс болоо тийм ээ. Холгогдсон байна. Энэ харин холгоод нэг жоохон ивгүйцэн дэгтэй. За энэ маш том сургаж эрэгтэй хүмүүс энийг их анхаарч авах хэрэгтэй байдаг. Энэ харин их сургамж болсон. Жоохон нэг хорсон маягдлал болоос нэг дарчаал тэгээд усаар нь орчоод гүйцсэн тэгээд айгаа. За ийм болдог байна шүү. За баяр хүргэе. За баярлалаа. За сэтгэлээ хаваалцсан уу? За сэтгэл маш өндөр байна. Бид Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж Бодонж ультрамарафонд анхуд оролцлоо. За миний хувьд Товд аймгийн цэцэг суманд төрж үсэж амьдарч хүн болсон хүн байдаг. Тэгээд найз Дорнод аймгаас найзыгаа авчираад бас Төв аймагт төрж өссөн. Дүүгээ авчираад Товд аймгийнхаа эгч нар дүү нартайгаа хамт нэг өдрийг маш гайхалтай дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Тэгээд миний хувьд бас энэхүү Бодонж ультрамарафон хүрэх аяллаагаа бас контент болгож оруулж байгаа. Тэгээд удахгүй бас 8 сарын дундуур цацагдах байгаа. Тэгээд зохион байгуулж байгаа бүх хамт олон байгууллагуудтай чин сэтгэлээсээ баярч талархснаа илэрхийлье. За баярлалаа. За Улаанбаатар хот Сангийн найхан дургаас оролцогч сүлдэт багийн тамирчин Эрдэнэт инхтер байна. Тэгээд сүрлэг сайхан Алтан улсын дунд Бодонж марафон тэмцээнд өнөөдөр багийн бүхэ төрөлд амжилттай оролцлоо. Тэгээд өнөөдөр бас хувийн амжилттай ахиуллаа. Мөн өнөөдрөөс газраас мөн одоо хол хоолоос ирсэн зүгээс ирсэн Монголын сайхан шилдэг тамирчтайгаа бас уралдаж туршлага солилцож бас сайхан одоо анд нөхөд болоод энэ сайхан Алтан сайхан энэ сайхан уулсын дундаа сайхан дараагаа тэмцээн олон сайхан зүйлийг ярилцж байгаа туршлага хаваалцж байгаа нэг сайхан тэмцээн болж байна. Дээрээс нь өнөөдөр энэ үнэхээр гүйчдийг бас тэнгэр ивэж хур бороотой үнэхээр сайхан байна. Оролцогч бүхэн бас сэтгэл тэнгэр байна. Энийг сайхан зохион байгуулж байгаа бүх хүмүүстээс их баярлалаа. Тэгээ өнөөдрөөс олон сайхан тэмцээнд оролцож сайхан хамт оролцож багийн бас хүмүүс ирсэн байна. Өмнө би бас энэ Бодонж марафон 100 км-ээс амжилттай оролцсон. Тэгээд энэ жижиг амжилттай оролцож байна. Дараагийн тэмцээнүүд ч амжилттай оролцох болно. Жилийн жил хүсэн хүлээх бас тэмцээнүүдийн бас нэг байх болно гэж бас бодож байна. Тэгээд нийт оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Спортын дэмжлэгчээ. За 100 км-ийн төрөлд амжилттай оролцож байгаа Өрөнгөн аймгийн тамирчин Наянжин орж ирлээ. Баяр хүргэе. 100 км зааг туулаад ороод ирлээ. За Суданд 2 удаа алав хаагаад ирсэн энэ гайхамшиг цэрэг их тайвны нүүбийн их тайвны инхийг сахиулах цэрэг Наянжин гэдэг энэ залуу цэрэг залуу 100 км гүгээ замаа дуусгаад ороод ирлээ. Баяр хүргэе. За сэтгэл ямар сэтгэлээ хаваалцааш. Баяртай замаа дууссан. Ямар Байгаль үнэхээр баярлалаа. ядруу гайгүй. Яваал замаа дуусгаад. За 100 км зааг Бодонж марафон бол 12 цагийн дотор багтаж гүйх шаардлага тавьдаг. Манай Наянжин бол 9 цаг 31 минут гүйж орж ирсэн байна. Тэгэхээр хангалттай одоо богино цагийг туулсан байна. Баяр хүргэе. За энэ Бодонж марафоны тамирчдыг Улаанбаатар хотоос Алтан сум, Алтаагаас Улаанбаатар хотын хооронд 3 жил дараалан одоо тээвэр хийж байгаа автобусны жолооч энэ Алтан нутгийн одоо уугуул Нямсаахан гэж жолооч одоо энэ жил 3 дахь удаага тамирчдыг зөөж байна. Тэгээд сая бас сүүлийн хэдэн километр гүйж орж ирж байна. За дараа жил баг бүрдүүлж оролцсон гэсэн. Энэ амралтаа та хүрнэ үстэй. Асуудалгүй орно. За ер нь энэ тэмцээн уралдааныг 3 жил үзэж чинь та одоо ямар сэтгэлдтэй байна? Юу гэж? Сайхан байна. Одоо 3 жил явж байна шүү дээ. Тэгээд 3 жил явхад энэ нутгийн хүүхдүүд оролцох хэрэгтэй байна. Ойролцоовын сум аймгийн сууд оролцмаар байна. Өшөө өргөн гэлгэр өшөө хүрээгээ амруулсан сайхан болох хэрэгтэй байна л да. Тэгээд энэ
ерөөсөө хүн гүүгээл явуул ерөөсөө хүнээс хөсөл гарч явуул хүн эрүүл байна гэдэг ойлголтыг би авлаа. Тэгээ одоо ер нь гүүн ойдын жилд баг уран босгож орно. Асуудал байхгүй. За баярлаа. Дараа жилийн наадмаар уулзцгаая. За тэгээ. За ингээд өнөөдөр марафон тэмцээн маань Ховд аймгийн Алтаас сайхан болж өндөрлж байна. За ингээд энэ манай баг одоо Баян-Улгийн аймагт Сагсаа сумын сумд байл 331 дүр ингээд орондоо золж байгаа загшилтай анги байгаа. За ингээд ангийнхаа удирдлага, хэрэгш удирдлага хамт олон одоо эднийг одоо дэмжин тэмцээнд оролцох тусал тэмцээнд баярлаа. Тэгээд ингээд бодомж тэмцээний зохион байгуулж байгаа зохион байгуулалтад комисстэй бас маш баярлалаа. Сайхан тэмцээн болж байна. Одоо ингээд олон залуус өшөө олон тэмцээнд орж ирдэг. Энэ өшөө байгаа гэж байна. За энэ жилийн энэ тэмцээнд оролцоход та 3 дугаар гараад гарсан байх шүү дээ тий. Цаг агаар ямар байв? Ер нь ямар сэтгэлтэй байв? Цаг агаар энэ жил одоо нодлогийнхаа үүдүүд их сайхан байлаа. Тэгээд бороо цаас цаг агаар үзэр гоё таарлаа. Тамирч ч гэсэн өдөр бас сайхан байлаа. Цаг агаар үүдүүд биш одоо 3 хоног идэв. За. За баяр хүргэе. За. За сайн байна уу. За манайх Дундгой аймгаас цахилгаан намжуулах үндэсний сүлжээ төрийн өчтөр цаад компани гоё юмсны салбарын хамт олоноо төлөөлөөд ажлын хамт олноос дэт 7 өдрийн бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. За тэгээ 1-р гараа Бадмарк гэдэг амирчин байгаа. 2-р гараа Бүрнэмх, 3-р гараа Жавзан дулам, 4-р гараа Мөнгөсөв, 5-р гараа Содон Цэрэн, 6-р гараа Эрдэнэхс. За тэгээ 7-р гараа буюу хамгийн сүүлийн гараа бинийг ингээд алс сайхан бараг уцгаар одоо аймгийн Алтаас өмнөдөө ирээд Бодончийн хавцал хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгууллаа. Лар 100 км-гүйгээд амжилттай барайнд орж ирлээ. За тэгээ биднийг энэ хүртэл зэрэхэд оролцсон одоо дэмжсэн байгууллагын хамт олонд баярлалаа. Зөвхөн зөрчил зорилгоо биелүүлээд хувийнхаа амжилтыг өчигсэй үдээд 11 багаас 8 дугаар байрыг эзэллээ. Тэгээ дараа жил ирж оролцож амжилтаа ахиулнаа. Тэмцээний зохион байгуулалтаас үнэхээр сайхан болж байна. Зохион байгуулагчдаа Алтаас өмнөхөндөө бүтгэн зүйлийн хамт олон элит транс группийн хамт баярлаа. За маш их баярлалаа. За манай Ховд Бодонч марафоны одоо энэ арын албанд Ховд аймгийн Алтаас сумын нэгдсэн эмнэлгийн баг хамт олон ажиллаж байгаа. За энэ уламжлалын эмч Намуна одоо гүйж орж ирсэн 100 км гүйсэн тамирчид одоо массаж хийгээд биеийн сулж байна. За энэ эмч маань хэн блэ? Болор цэцэг. Мөнх цэцэг. За мөнх цэцэг эмч маань бас 100 км гүйж оржсэн Мөнхбат. Өмнө говийн Мөнхбатад урчингийн суллах юм барай засал хийж байна. За мөн тамирчид хүчил төрөвчийн нутагт орсон үед шаардлагатай хүчил төрөвчийн аппарат болон бусад бүхэл шаардлагатай одоо эмнэлгийн хэрэгслэр бэлэн байдалтай ингэж ажилласан. За ингээд эмнэлгийн баг хамт олондоо талархал илэрхийлье. Та хэн блэ? Багийн эмч Төмөн Жаргал. За багийн эмч Төмөн Жаргал бас энд ажиллаж байгаа юм байна. За ингээд эмнэлгийн бие бүрэлдэхүүн баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. За 100 км-ийн төрөлд амжилттай оролцож барайндаа орж ирж байгаа энэ тамирчин бол Ховд аймгийн Уян цэмийн харьяат хэд олон марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер Бачаргал юм аа. За Бачаргалдаа баяр хүргэе. 9 цаг 50 минут гүүгээд ороод ирлээ. За давгүй юу? Давгүй. За сэтгэлдээ уулзахгүй юу? Наашаа тэр орч. За хэрвээ Юуны өмнө одоо энэ тэмцээний 3 жил зохиож байгаа одоо Алтаас сумын удирдлагууд олон баатралтай одоо маш их баярлмаар байна. Гэтэ өнөөдөр ингээд залуучуудтай бас үзээд тэгээд зохих хэмжээний ингээд бэлтгэл хийгээд ямар ч замаа амжилттай дуусгаад байгаа тийм. Хаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье тав. За Бодонч марафонд оролцоод ямар сэтгэлтэй байна? Хэр байв? За анхны 100 км байлаа. 100 км бол үнэхээр тоглоом биш. Үнэхээр чангуулаа. Замдаа 70 орчмоор шүрэмж татаад финишээр байгаад ирсэн. Сүүлийн 800 м бол алхсан. Анхны 100 км бол үнэхээр чангуулсан. 9 цаг 10 минуттай орж ирсэн. За 18-9 дугаар байранд орж ирсэн билээ. Орж ирээд сайхан үйлчлэгнүүд аваад, хөлгөрөө бариулаад, халуунцаа угаад, сэтгэл бол өндөр байна. Зорж ирсэндээ бол үнэхээр гоё.
цаг агаар хэрэг. Цаг агаар ёстой таарсан гоё байлаа. Нэг ширүүн бороо байхгүй, нэг нар хатаад байхгүй үүштэй. Орж ирэхэд даван дээрс нэг 10 км жоохон нахтай байлаа. Тэрнээс цаг агаар ёстой сайхан. За тамирчтай ус тэжээлийн цэг хэр байсан? Тэжээлийн цэг яг тав дээрээ үнэхээр гоё байсан. Бүх бос нь хөвлөцөөтэй. За дээрээс нь тарвас банан, тарвас болоод яг гүйж явах үнэхээр гоё байсан. Гүйж явахдаа тарвас авч үзээгөө тарвас. Ёстой сайхан шингэр өгсөн юм. За баярлалаа, баяр хүргэе. За Бодолт марафон 2026 тэмцээний хаалт болоход тунд өгөж байна. За манай тэмцээний ерөнхий шүүгчнэр тэнд багуудынхаа цагийг жагсаага бичиж байна. За Бодолт марафоны алт мөнгө хүрэл медалууд энд игнүүлсэн байна. За цааталт нь ерөнхий ивент тэтгэгч Тэнгэр капиталын тууг харагдаж байна. За энэ удаагийн тэмцээнийг Discover World гээд байгууллага ивент тэтгэсэн. За Elite Mongolia гүйлтийн клуб зохион байгуулж байна. Tosca Construction ивент тэтгэсэн. За энэ тэмцээнийг Ховд аймгийн Алтай сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөл анх санаачилсан. За Алтай сумын засрын хамгийн газар иргэдийн урал зохион байгуулалтын дээр гар бие оролцож байна. За Тэнгэр капитал ивент тэтгэгчээр энэ жил оролцож байна. Энэ жилийн 3 жил дараалан оролцож байна. За тэмцээний зохион байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа Гүдэг Могийн буюу Баатар бол миний бие одоо энэ тэмцээний 3 жил дараалан зохион байгуулж байна. За ингээд ивент тэтгэгч байгууллагуудаа маш их баярлалаа. За энэ тэмцээний усыг бол Voyage ус бол ивент тэтгэсэн. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. За Сэлэнг аймгийн Баянгол сумын тамирчин үүр цах 100 км гүгэд бариандаа орж ирлээ. Өглөө 6 цагаас гараанд гарсан бол одоо 4 цаг 30 минут буюу 10 цаг 30 минут туулаад орж ирсэн. За сэтгэлдээ хаваалцсан уу? Сайхан байна хаа. Баярлалаа. За хэр байв? Анх удаа орлоо. Зорин ирсэн. Манай эхнэрийн нутаг байгаа. Ингээд Бодонч Ховдын цэнхэр хязгаар Бодончийн авцалд түүх бүтээлээ ингээд Сэлэнг аймгийн Баянгол сумаасаа ирж оролцлоо. Үнэхээр сайхан байна. Найзтайгаа манай найз цэцэг сайхан багийн төрөлд орсон. Найзтайгаа сая амжилттай бариаллаа. Цаг агаар үнэхээр сайхан байлаа. Өнөөдөр үнэхээр гүүмээр тим өдөр байлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Зохион байгуулагчтай, нутгийн ард түмэндээ оролцсон баг тамирчтай баяр хүргье. Амжилт хүсье. За 100 км-ийн за туулахад ер нь хэр байд юм бэ? Анх удаа 100 гэж байна уу? Тий анх удаа бэлтгэл дээр 60 гүйсэн 100 чанга байна. Тий 85 дээрээс бүр хичээж л орж ирлээ. Сүүлийн 15 км-тэй. За. Ус тэжээлийн цэг ер нь хэр байв? Оо өстой янзын гоё хангалттай. Усаа тав юунаас барахгүй. Тэгээ толгоогоор ороод яваад байлаа. Үнэхээр сайхан зохион байгуулалт янзын гоё байлаа. За тэнд эмнэлгийн багийнхан массаж энэ төр хийж байгаа. Тэнд очиод байгаарай. За баярлалаа. Аваарай. За өвөр ангаа 10% багийн 7 дугаар гарны тамирчин барианда дөнгөж сая орж ирлээ. За сэтгэл ямар байна? Сайн байна уу? За сайхан гүгээд ирлээ. Хүсэн хүлээж оролцож байгаа анхны маань марафон тэмцээн. Тэгээд үнэхээр сайхан байгальтай замаар 15 км гүгээд багийнхантайгаа амжилттай тэмцээндээ орлоо. Баярлалаа энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаад. За хэр удаан гүйж байна? Яг гүгээд жил 6 сар болж байна. Тэгээд ерөнхийдөө холын зай марафонд гүйж сурах гад бэлдээ явж байгаа. Тэгээд манай сумын бас найз үүр цах маань анхны жилдээ 100 км бас амжилттай яваад ороод ирлээ. Тэгээд манай сум ер нь хүмүүсийг гүйж сураарай, гүүгээрэй гэж уриалмаар байна. За маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За Бодолч марафон 2026 тэмцээний багийн төрөлд хамгийн сүүлд орж иж байгаа энэ тамирчин бол Ховд аймгийн Алтай сумын уугуул Сэртвийн Баттөмөр тамирчин байна. За нөгөөх нь болохоор 100 км гүйж байгаа юм тамирчин. За энэ Баттөмөр гэх тамирчин бол 71 настай хамгийн ахмад тамирчин байна. За баяр хүргье. Баярлалаа. За энэ тэмцээний хамгийн ахмад тамирчин орж ирж байна. За та сэтгэлдээ хаваалцахгүй юу? За баярлалаа. Нутгийн ах トゥ хотог өсөндөө марафон зохион байгуулж Баатар төвд маш баярлж байна. Ингээ хамгийн анхны нь би болсон. Наадыг дэмжсэн. Та бүхэндээ их баярлалаа.
За ингээд 70 настай хүн 100 км гүйлтийн сүүлийн 15 км-ийг хариуцаж орж ирлээ. Баяр хүргэе. За энэ. За энэ гэргийн байна. Гэргийн эгч нь байна тэр цаана. Энэ хүргээ ах нь байна. Ийм ахмад гуурлууд одоо нэгээ тосч авч ингэж баяр хүргэж байна. За баяр хүргэе. За Хатанбаатар 100 км гүгээд 11 цаг 8 минут гүйж орж ирлээ. Сэтгэлдээ хооцноо. За сэтгэл маш өндөр байна. Гоё байна. Барайдаа финиш юм яваад ирсэн. 100 км дуусах чадсандаа баяртай байна. Яг зорьсон зорилгодоо хүрлээ. Би яг 100 км дуусгах гэсэн зорилготой байсан. Тэгээд зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Айгуу гоё байна. Гоё мэдрэмж авч байна. За өнөөдөр хэр цаг агаар айгуу гоё байлаа. Яг бид тийг нэг гүүх тохиромжтой тийм нартай ч айгуу гоё тийм сэрүүхэн. Гоё цаг агаар үнэхээр кул байлаа. Гоё. За баяр хүргэе. За баярлалаа. За Бодонч марафоны 100 км-ийн ганцаарсан төрөлд 3 дугаар байр эзэлсэн Эрдэнэбаатар маань сэтгэлдээ хоолцнаа. За бүгдэнд баярлалаа. Тэгээд ямар ч энэ тэмцээнд авах гэж нэлээд цаг зав гаргаад нэлээд сайн бэлтцээ. Тэгээд ямар ч өөрөөхөө уг нь бол 8 цагийн хагална гэж бодсон. Тэгээд нэг 3 минут жоо тоглоо яах. Бараг л зорьсон дөрсөө. За хэр удаан бэлдөө? Яг ер нь бол он гараад 50 км-д орсон. Тэрнээс хойш ер нь Бодонч олно гэдэг мэдээлэл. Тэрнээс хойш 3 сараас хойш. Аха. За энэ тэмцээний зам, цаг агаар, за мөн 5 км усны тэжээл энтергээ тэр хэсэг ямар санагдав? Өнөөдөр цаг агаар хувьд айгүй гоё. Яг миний бодож ирсэн яг цаг агаар байлаа. Тэгээд ямар ч гоё сэрүүхэн байсан болохоор явхад гоё л. Тэгээд баг зэргийн салхитай тийм байсан. Усны цэгүүд бол яг 5 км тутамд ингээд хүмүүс ингээд номероо бичээд өгсөн байсан болохоор айгүй амар байсан. Тэгээд тийм болохоор нэлээд л гоё зохион байгуулалттай болж байгаа зэрэг да. Аха. За үзэж байгаа хүмүүстэй хандаж юу гэж хэлэх вэ? За найз нөхөд одоо хамаатан саддан дүүнэр ах эгс нартаа сандаад ингээд гүйлтийн спортоор хичээллээрээ та нар маань бас эрүүл мэндэд анхаарад ингээд заавал хоол гэхгүй те 5 ч юм уу 10 ч юм ингээд гүйдэг тогтмол гүйдэг байгаарэ гэж сэлээ. Тэгээд гүйлтийн спорт бол ингээд хамгийн зарлага багтай тийм спорт учраас та нар ингээд хинч гараад гүйчих боломжтой. Тэгэхээр бүүндөө бас илүү олуулаа гүйдэг болцгоо. Тэгээд тэр ч одоо залуучуудтайгаас уриалмаар байна. Одоо залуучууд маань мөрөөдөд тоглоом покер одоо тэгэл бит гэх мэтчлэн маш олон тэмхүү нөгөө нэг буруу зүйл донтцоо. Тэрний орн ингээд илүү зөв зүйл донтоосоо илүү ингээд амжилтын төлөө ингээд бас байдаг оосоо зөв зүйлийг нэгэндээ одоо уриалдаг байгаасаа гэх юм уу. Тэгж уриалж байна. За баярлалаа. Дараагийн тэмцээн оролдонд амжилт хүсье. За Бодонч марафонд 100 км гүйсэн хүмүүс шатар бууж байна. За тэр 100 гүйсний маргааш гэдэг зураг. За энэ Ховд аймгийн Алтай сумын нутгаас Бодончийн авцлын алдарт Сэнжид хадан дээр төр буугаад мордох гэж байна. 100 гүйсэн хүмүүс паацхансал юмнууд бууж байна да. За Бодонч марафон төрөө Отгонбаатар 100 км маргааш шатар бууж байна. Хичээгээд байгаа ч өдөр ардаа. За энэ Сэнжид хатан дээр сайхан усанд орж байна.